Сайн уу эрхэм үзэгчдээ. За өнөөдрийнхөө дугаараар би та бүхэнтэйгээ нэгэн гоо сайханд бүсгүйтэй уулзаад ярилцлага хийхээр шийдээд өнөөдрийнхөө дугаарыг та бүхэнтэй хүргэж байна. За энэ бүсгүйг маань Эчин норог гэдэг. За Эчин нор маань өөрийгөө товч танилцуулаач бидэнд. За сайн бацгаана уу. Намайг Эчин норог гэдэг. Намайг өөрөж оролцуулж байгаа Сэлэнг мөрөндөө маш их баярлалаа. Миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Миний өчүүхүй энэ хөдөлмөрийг энэ вебсайтыг дэмжиж тий. Энд бол ямар ч тийм ашигын юм байхгүй. Өөрөө боломжоор хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх зорилгоор явагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол гэхдээ эгэл бүхэн агуу гэдэг заавал нэртэй алдартай хүмүүсээс юм сонсох биш бас эгэл хүмүүс ч гэсэн бас маш гайхамшигтай авмаар зүйлүүд байдаг. Тийм учраас өнөөдөр энэ бүсгүйг урьж оролцуулаад цаг зав хомслаад сууж байна. За би нөгөө нэг юурууч орж ирсэн YouTube суур руу ч. Аха. Тийм тэгсэн чинь яасан олон гоё юм хийсэн юм бэ? Дараа бигээд гэж бодож байгаа тэр юунуудыг Käse Kuchen нөгөө бас Ловонгийн Kuchen тий. Ямар даваараа байгаа. За ойлоо. Ичкамен за өөрийнхөө гоо сайхны мэрэгчлэлийг яаж сонгосон тэгээд хаана төгссөн тухайгаа товч танилцуулаач. За тэгээ. Ер нь бол би өөр мэрэгчлэлтэй хэлтэй анханасаа Монголд германистик чиглэлээр сурсан. Тийм дараа нь Германд ирээд юу эдийн засаг чиглэлээр сурсан. Оо за. Тийм тэгээд охиноо гаргаад цаг завгүй болоод тэгээ ерөөхдөө нөгөө нэг сургуулаа завсартаад завгүй ах үедээ ер нь яг миний цаг зав тохирсон яг ямар юм байна одоо охиноо цэцэрлэгт нөхчөөд нэг нас хөрөнгөт нөхсөн тэгээд яг нөгөө цэцэрлэгчийн 3-4 хүртэл байдаг штэ. За нөгөө оройдоо 5 хүртэл ажилладаг цэцэрлэг байд юм болов уу Квинсландаас шалтгаалаад өөр бах тий. Тэгэл яг цаг заваа харсан чинь энэ манай сургуулийн цаганд харж ирсэн баггүй. Тэгээ яг миний сонирхдаг сэдв гоо сайхан арьс арчилгаа гэд. Тэгээд завьж гисэн сураад үзье гэд очиж уулзаад тэгээд энэ Бамберг амьдардаг хотынхоо гоо сайхны сургуульд нь. Тэгээ нөгөө эрчимжүүлсэн тийм сургууль байсан болохоор эрчимжүүлсэн тийм сургууль би. Нэг жил сураад төгссөн. Нэг жил 1-5 дахад өдөр болгон яг нөгөө юу яг нөгөө сурагчид гэж явдаг. Тэр үед цаг завтай минь таарч ирсэн учраас сураад төгссөн байгаа. За тэгээд ичкэ маань маш мундаг одоо бас мэрэгчлэрээ төгсөөд германчуудад бас багшилж байгаа тийм уу гоо сайхныхаа мэрэгчлэр. Тэгээд ерөнхийд нь сонсоход айгүй их гүнзгий үздэг санагдсан. Одоо Монголын гоо сайханчдыг бодвол тий ясны бүтэц тэгээ арьсны бүтэцээс нь ихсүүлээд зөвхөн ингээл масаж заагаад будалд заах биш. Ер нь бол сургалт нь яаж явагдгийг товчхон танилцуулбал. Болохоор би болохоор анхны тийм төсөөлөлгүй орж исэн л доо. Яг ерөөхдөө заарс арчилгаа заан тэгээд үнийг ингэж юу яах декоратив яг одоо тэр өгдөглээ. Гоё гоо сайхнаас нь гоё үүднээс нь тэгж юу яах юм байна гэд. Тэгсэн чи яг бодсноос шал өөр сургалтууд орж ирсэн яагаад гэхээр тэр чи хүнтэй харьцаж байгаа хүнд массаж хийж байгаа эсвэл арьсыг арчилж байгаа учраас яг тэр арьсны бүтэц ясны онцлог гэх хүмүүсийн биендих тэр одоо биологийн хүний биеийг нь сайн судалж ийж энэ мэрэгчлэлийг аюулгүй одоо юу гэдэг чи яг тайлбарлаж энэ мэрэгчлэлийг эзэмшихийн тулд одоо хүний биеийг нь сайн судалт юм байна. Тэгээд тэр нь бол анханд айгу гайхажсэн бас яг тэр ангайхын чиглэлийн өгнүүд сайн мэддэггүй байсан болохоор гадтай завшаа оролдоод манай сургуулийн захирал маань санал тавиад тэгээд яг багчдад одоо За одоо гоо сайхныхаа одоо энэ юу арьсны төрлүүд байдаг тий одоо хуурай арьстай, холимог арьстай гэдэг янз бүрийн арьсны төрлүүд байдаг.
Тэрийг яг хооронд нь яаж ялгадгийг тэгээд одоо жирийн хүн одоо ингээд өөрөө ингээд арьсаа тодорхойлох боломжтой юм уу? Заавал эсвэл болвол гоо сайхан ч гэдэм үү өөр газар очиж тодорхойлох шаардлагатай юм уу? Арьсны төрлүүд гэхээр одоо яг эмзэг гинэ хуур арьс, хослог арьс, тэгээд хивээ арьс гэсэн юм 3 төрөл байдаг. Тэгээд нөгөө нэг хослог арьс гэдэг штеп. Хивээ арьсыг болохоор яг арьсны төрөлд оруулах уу эсвэл арьсны яг нөгөө хавд цуувштанд гэдэг арьсны яг онцлог гэдэг юм уу? Төрөл байдалд нь онцлог байдалд нь гэж орчуулах юм уу? Юг мээр юм тий. Тэрэнд нь оруулах юм уу гэдгийг бас эргэлзээтэй байд юм лээ. Тийм учраас яг хоёулаа болохоор арьсны төрөл гээр явчих. Арьсны төрөл 4 төрөл байна тий. Тэгээд арьсны бас яг онцлог гэж бас байна. Яг төрөл биш тэр нөгөө нэг дүүрэх байлт бидний ингэж ч юм уу дүүрэх зүрийг гэдэг яг янз бүрийн юмнууд болоод бас арьсны төрөл маань өөрчлөгдөд бас тийм арьсны онцлог гэдэг зүйл рүүгээ бас ороод ирчихсэн. Тэгээд жирийн хүмүүсийн хувьд бас арьсныхаа өөрийнхөө төрөл арьсны байдлаа тодорхойлох боломжтой. Заавал косметик юун дээр гоо сайханч дээр очиод юу яах шаардлага байхгүй. Жишээ нь яг энгийн тип хийж эхэлж өгөхөд болохоор ингээд тойл аваад өөрийнхөө арьсыг хараад удаггүй арьсны арилгацсан байх үедээ арьсны хэрэг одоо порын арьсны нөхцөлтөнд хэрэг шалтгаалсан арьсныхаа төрлийг тодорхойлж болно гэсэн үг. Хэрвээ юм нөхцөлт нь нэлээд юм том талбайг юу яасан тэгээд ингээд одоо юм мөрнийг нь яг ийм гарны хэмжээтэй ийм зайнаас харахад яг харагдаж байгаа ч юм уу тий. Нөхцөлтэй болцсон мэл ерөөхдөө тослог арьс гэж явчихна. Тэгээд хэрвээ fine pork гэдэг жижигэн нүхтэй тэгээд ингээд ийм тухай зайнаас харахад харагдахгүй байвал хэвийн гэж хэлж болно. Тэгээ ямар ч нөхцөлд байхгүй ийм гүлгэр юм байвал ерөөхдөө уурай тал руугаа арьс гэж хэлж болно. Зүг. Өөртөө сонсож байгаагүй юм байна. Бидний мэдгээрс нь бол нөгөө нэг 90 эндэнгээр нь тослогчоол тэгэл хацан хуурашаад байвал холимог арьстай. Тэгэл тос түрхэд байсан чи хуурашаад байвал хуурай арьстай гэж мэдхээс яг ингэж бол сонсож байгаагүй юм байна. Маш сонирхолтой байна. Тэр нь бас өвлдөө ингээд холимог арьс ихэнхдээ Т зоноороо тослогдоод хуурашаад байдаг тий. Тэр чинь тэр холимог арьсыг болохоор яг бид түрүү хэлсэн шүү дээ арьсны төрөл эсвэл арьсны яг онцлог байдалд нь оруулах бэлтгээтэй байдаг гэдэг. Яг хоёулаа төрөлтөө оруулаад авчи тэгээ бас холимог төрөл байна. Гэхдээ яг холимог арьсны төрөл болохоор яг хүмүүсийн ген яг гений яг тийм хүний гений онцлогоос хамаарсан тийм явцад тэгэж арчилгаа тэгээд арьсны яг төрөл нь өөрчлөгдөж тийм болдог. Бас нэг асуулт санаанд орлоо. Одоо жишээлбэл ингэдэг шүү дээ тий одоо хүмүүс ингээд амьдрах орчноо өөрчилдөг ч юм уу тий. Одоо хуурай газар амьдарч байгаад одоо чиглэг газар очдог ч юм уу. Эсвэл бол хоол унд нь өөрчлөгддөг ч юм уу тий. Амьдралын нэгэн өөрчлөлтөөс болоод арьсны бас төрөл өөрчлөгдөж болох уу? Одоо жишээлбэл ингээ хашилтай хүмүүс далайн эргийн хажууд очихоор арьс нь гайг болчдөг гэж байгаа байхгүй юу? Арьсны яг цаг агаар бас арьсны юунд нөлөөлөх үү тийм. Чи яг тэр чинь нэг арьсны яг тухайн хүнээс цаанаасаа өгдсөн байгаа жишээ нь төрхтөөл тэр хүн чинь баг хүүхдэд жоохон бахад мэдгэдэггүй ч гэсэн том болоо мэдгэдэг яг төрхөөсөө ээж аваасаа өвлөж авсан тэр арьсны төрөл гэж юм байгаа. Тэр бол одоо янз бүрийн байгаль эсвэл арчилгаа тэрүүгээр яг тэгж өөрчлөгдөн гэж байхгүй жишээ нь тослог арьс хуурай арьстай болно гэж байхгүй. Хуурай арьс арьстай болно гэж байхгүй яагаад гэдгээр тэр чинь яг өөрх ген битинг тий. Яг харин арьсны одоо арьсны төрлөөсөө болоод буруу арчилгаа ч юм уу эсвэл юу гэдэг цаг агаар тэрнээс болоод арьсны яг онцлог арьсны яг энэ байдал нь өөрчлөгдөнө. Жишээ нь хуурай арьс илүү хуурайш ч юм уу сүултээ
шархлах тий бүр хураашаа зөв. тэгэж өөрчлөгдөх гэсэн үг. Тэрнээс биш яг өөрийнх нь өгцөн арсны тэр юу яагаад өөрчлөх боломжгүй. Зөв. Бас нэг юм байдаг шүү дээ. Ингээд Европт болохоор бор арьс гоё тий. Бор арьс байвал эрүүл арьс гоё арьс гэж ярьдаг. Одоо Аз руу болоод ирэхээр ингээд борлохыг ерөөсөө хүсдэггүй цагаан л байвал гоё тий. Хайруулах гал үзэж таардаг шүү. Тэр бор цагаан арьсны ялгаа хэлж өгөөч. Бор арьстай байх үнэхээр эрүүл арьстай гэж тооцогддоггүй. Тийм ерөөхдөө цагаан байвал. Миний бодлоор хүн болгоны өөрсдийнх нь юу өөрсдийнх нь юу гэдэг лээ. Маш таашаал. Баг бодны өөрсдийнх нь таашаал. Зарим хүмүүс цагаан цайвар, хээлэ хавдыг гоё гэж үздэг бол зарим хүмүүс болохоор борыг гоё хөрслөг бор гэж боддог. Тэгээд миний бодлоор яг цагаан арьстай хүмүүсийн ч юм уу бор арьстай хүмүүсийн давуу тал сул тал гэж яриад явчих. Ерөнхийдөө цагаан арьстай хүмүүс чинь наранд түлхэгдэх нь их амархан. Бор арьстай хүмүүс ч болохоор наранд түлхэгдэх нь одоо бага. Ер нь бол илүү олон цагаар үйл. Гэхдээ Haut eigenen Schutz гэдэг юм байдаг. Яг арьсны өөрийнх нь хамгаалалт гэдэг нарнаас хамгаалсан. Бор илүү хар тийм дүнхэл одоо бордуу арьстай хүмүүсийн тэр яг шүүт Haut Milani гэдэг байхгүй юу? Монголоор яг Milani гэхээр юу гэж орчуулдгийг мэдэхгүй байна. Яг өөрийнх нь бидний юм бор байгаа эсвэл мин гэдрээ чинь яг үүсгдэг тэр юм чинь Haut Milani гэдэг юм байгаа. Тэгээд хүмүүс болохоор тэр Milani нь илүү их байна гэсэн үг. Цагаан арьстай хүмүүст арай бага. Одоо хэл хавддаг хүмүүст арай бага. Тэр Milani их байх тусмаа шүүц нь бас одоо нараас хамгаалалт нь бас их байна гэсэн үг. Тийм болохоор бас яг арьсны хавд за хитэн төрөл гэж үүдэг гэхээр нарс хамгаалах 5-6 гэж байдаг. Тэгээд хавд type 1 for нөгөө зоны нарнаас хамгаалах яг арьсны төрөл 1 гэхээр нөгөө нэг юм бүр амар хэл амар юу гэдэг лээ цагаан арьстай улаантай нэг амар цагаан арьстай хүмүүс байдаг шүү дээ Европ. Зарим бүр улбар шинэ шав шар арьстай тий. Зарим нэг завсрын нарнаас хамгаалалт нь нэг 10 минут ч юм уу тийм богино гэсэн үг. Тэгээд ингээд арьсныхын төрлөөс ингээд бор болох тусмаа нарнаас хамгаалах тэр арьсныхын хамгаалалт нь илүү олон цагаар одоо цагны хувьд илүү уртцаа явчих чинь. Тий хүмүүсээ болохоор ерөнхийдөө баг сүүлээсээ 2 төлөө 3 дорт юм лээ. Яг нарнаас хамгаалах өөрийнх нь арьсных нь болохоор 90 минут гэлөө. Тиймэрхүү байсан санагдчихэв. Би буруу санаагүй бол яг нарны зүгээр наранд 90 минут байж болно. Тэгвэл яг тэр нарны хортой туяа нь бол арьсыг гэмтээхгүй гэсэн үг. Тэгээд тэрнээс дээш бол арьсыг гэмтээ. Тийм учраас хүмүүс нөгөө нэг нарны цэцоо сонгохдоо нөгөө 50-тай 30-тайгаа сонгодог штеп. Тэднийг хөржүүлээд одоо яг тэдэн цаг би наранд байж болох юм байна гэд явчих болно гэсэн үг. Тийм болохоор их юу цагаан арьстай хүмүүс бол өөрсдийгөө одоо ингээд нарнаас хамгаалах цаг маань бага учраас наранд нэг хэдхэн минут байж болох нэ тэгээд нарны зүрх хэрэгтэй байна. Тэгээд илүү бор арьстай хүмүүст маань болохоор одоо 1 цаг ч юм уу 2 цаг ч юм уу байж болох юм байна. Тэгээд нарны зүрх хэрэгтэй байна гэд одоо явчих болно гэсэн үг. Тэгээд хар арьстай хүмүүс болохоор ерөнхийдөө наранд төлөгддөггүй гэсэн. Тийм бах те нөгөө Африкийнхан бүр нөгөө байгаль орчиндөө зогцоо тэгээд тийм байдаг бах те арьсны хүртэл. За тэгээд ер нь одоо нэг юм хэлчихье. Нарны тухай ярьж байгаа юм чинь бас нэг чухал юм хэлье. Арьсны хор тавдар арьсны зүй толгой бүгдээрээ зоон бид ингэдтэй нарнаас гэж наран төлөвлөлт болж нарнаас хамгаалалтай тийм байгаа. Тийм учраас нарнаас хамгаалах нь бол маш чухал. Тэр хүнүүрээ биш бас хүзүү технологи ингэр хэсэг тэгээд юу алга алганы нэг алга тийм. Тэгээ алганы гарны гадрах одоо энэ юу үхэн гэдэг там германаар эднэрийн амс бас нарнаас хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хөшөрхөөр
одоо бид нар бол залуу хүмүүс байгаа, залуу эмэгтэйчүүд маань хараахан мэддэггүй. Харин хөшөөрхөөр яг тэр өмнө нь наранд түлэгдэжсэн, наранд одоо нарны хорт туяанд ингэж эмзэгсэжсэн арьс маань хөшөөрхөөр яг толог болоод нөсөө болоод ингээд гаран дээр эсвэл ингээд гараад ирдэг. Ягаад тэгэхээр одоохондоо мэддэхгүй ч гэсэн тэр чинь хэдэн жилийн дараа тэр яг нөлөө гарч ирнэ гэсэн үг. Тэгээд цайвар арьстай хүмүүс бол хавд крепс үүсдэг. Тэр нь болохоор яг нарны тэр хортой туянаас болж нарны түлэгдснээс болж ирснээс болоод арьсны хор тавтар үүсдэг гэсэн үг. Маш мэдвэртэй зүйл. Тий, нарныхаа цэцгийг сайн түрхэж байгаарай. Хүн нүүр биш, хүзүү, гар, ингэр хэсэг бас их чухал. За тэгээд одоо ингээд арьсныхаа төрлийг ерөнхийдөө одоо ингээд мэдчихлээ. Тэгээд бүтээгдэхүүнээ одоо яаж сонгуул зүгээр үү? Бүтээгдэхүүн сонголтын талаар. Наадах юм бас их чухал сэдвэл яагаад гэхээр тослог юм уу хураа арьстай хүмүүс феркеструм гэдэг шиг яг одоо тослог арьстай үжиж хураа арьсны хэрэглээд байвал бүр тослог болоод байна гэсэн үг тийм учраас яг арьсных нь онцлог тааруулж бүтээгдэхүүн сонгох бас арьсныхаа онцлог тааруулж яг зөв арчилгаа хийн гэдэг маш чухал. Тэгээ одоо бараг хүн болгоно хэлтэй болцсон жирийн тий тослог арьсны хураа арьс мэддэг болцсон юм чинь эмэгтэйчүүд маань өөрсдөө арьсныхаа онцлогийг өөрсдөө арьсны төрлийг мэддэг бол бүтээгдэхүүн сонгож авахтаа яг тэр арьсныхаа төрөл тохирсон бүтээгдэхүүнийг уншиж судалж эсвэл мэргэжлийн үнээс зөвлөгөө авч иж сонгож байгаарай. Тэгээд бас нэг юм чамаас хэлүүлмээр байна. Одоо нөгөө Монголд энд бол жоохон бага мэдлэгтэй нөгөө Pagabon fry одоо тий нөгөө нэг silicon fry гэдэг тийм бүтээгдэхүүнүүд мэддэг хүмүүс нь харж байгаа сонгож авдаг. Монголд бол зүгээр л тэрийг анзаарахгүйгээр зүгээр л арьсныхаа тохиолдолд эсвэл бол хүн сайн гэж хэлэхээр авчдаг тий. Тэр ер нь хүний арьсанд ямар хортой юм тэрийг монголчууд одоо яаж анхаарч авах хэрэгтэй вэ тий? Тийм тэгээ одоо силикон ч юм болохоор маш их крем нөгөө фаундейшн тий одоо тос болон фаундейшн тэгээд пудер гэл янз бүрийн арьсны декоратив гоёл болон бас арьсны усанд ордог шампунь дүүш гэлэнд хүртэл байдаг тий. Тий бас нөгөө юунд тэр үсний шампунь гэдэг тэднэрт хүртэл бас байдаг. Ягаад гэдгийг тэр чинь нөгөө нэг арьсанд ийм гоё вайх гэхүүл үгтэй зөөлхөн болох мэдрэмж өгдөг болохоор энэ өстой гоё байна. Миний арьсыг зөөлхөн болгож чинь ингээд төрхсний дараа амар гоё арьс маань ингээд л ирж гин гэд. Тэгээд айгүйх дуртай гаддаг. Тэгтээ тэр чинь яг зөвхөн тэр үеийнх нь тийм юм угаагаал арилчихна гэсэн үг. Тийм тэгээд одоо арьсыг арчлахгүй зүгээр тэрхүү үедээ тийм гоё мэдрэмж өгөөд угаасны дараа тэр нь бас арилчихна гэсэн үг байхгүй юу? Арьсан дээр ингээл яваал түрхэгдээл тэгэл угаахаар бас хамт арилчихна гэсэн үг. Тэгээд бас силикон дотор олон төрлийн силикон байдаг янз бүрийн. Зарим силикон болохоор одоо ингээд арай нэг гайгүй чанартай гэх юм уу те. Түрхэгдээ дараа нь угаасны дараа ингээ хамт угаагаад арилчихна гэсэн үг. Зарим нь бас арилахгүй нарсны нөхцөлийг бөглөөд бүр нөхцөлтийг бас үүсгээд байдаг гэсэн үг. Тийм тэгээд нөгөө нэг юу талаасаа өвтгөлээ umwelt freundlich гэхээр чинь байгаль дээлтэй. Байгаль дээлтэй талаасаа бас яг хүмүүс зөвлөгөө гаргах гэдэг чинь нөгөө нэг силикон яг тэр био органик зүйл биш учраас үндэсний утгаар дамжиж байгальд ээлтэй биш байдаг. Тийм тэгээд шампуньд болохоор орсон силикон болохоор одоо арьсны бүтээгдэхүүн орсон силиконоос бүр илүү хортой. Яагаад гэхээр үснээс бол арилдаггүй. Тэгээд үсэнд байж идэг гэсэн үг. Тэгээд үсийг улам их салаалуулдаг, гэмтээдэг. Одоо улам миний үс ингээд гэмтээд энэ улмал гэмтээд энэ би уг нь арчлаад идэг гэж хүмүүс яриад идэг штэ. Силиконд шампунаар угаах тусам улам үсмэн гэмтчихэд гэсэн үг. Тэр үедээ ингээд ийм зөөлхөн намирсан ингээд самнагтаад ингээд гоё байгаа ч гэсэн үс чинь
лаалж ингэж гимтчиiдэг гэсэн үг. Шампунь дээр арьсан дээр анхаарахаас илүү шампунь дээр бүр илүү анхаарах хэрэгтэй. Яг орсон инкийг нь уншихаар силикон болохоор Kone-гоор төгс эсвэл Ixane гэж төгссөн гэдэг. За. Тэгээд Kone ч юм уу зарим нь болохоор силикон гэсэн зарим нь болохоор янз бүрийн өөр үгээр бас төлөвлөлөө бичсэн байдаг. Шууд ингэж танигдахааргүй. Ерөнхийдөө Cone гэдэг Kone эсвэл Xane Ixane гэж төгссөн. Маш мэдмээр. Одоо ингээд бүтээгдэхүүнээ сонгочлоо тэгээд одоо сайн бүтээгдэхүүн гэдгийг одоо яаж ялгаж мэдэх үү? Одоо ингээд хүмүүс тэр нөгөө нэг силиконт нь болоод ингээд хууртал энэ тест гоё бүтээгдэхүүн миний арьсыг гоё болгоод юм л гэдэг шүү дээ. Тэгээд яг нөгөө арьсанд нь өөрт нь нөлөөлж байгаа үгүйг сайн бүтээгдэхүүнийг яаж ялгаж мэдэх үү? Өөрт нь таарч байгаа үг. Миний түрүүний нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ артлаас унших хэрэгтэй гэдэг яг ямар ingredients байгаа тийм ямар бүтээгдэхүүнүүдийг яаж сайн таних уу гэхээр одоо мэддэг хүмүүс нь бол араас нь уншчихна гэсэн үг. Яг ямар орчинд найрлагатай юм тий юу орчин миний арьсанд муу эсвэл хүсэнд муу тэгэл харж байгаа хүмүүсээс ч юм уу эсвэл гоо сайхан цаас ч юм уу зөвлөгөө авч болно. Энэ одоо би юм арьсандаа юм парабен ингээд ийм силикон агуулсан юм хэрэглэхийг хүсэхгүй байна. Юм агуулсан уу гэдээ бас асууж болно гэсэн үг. Эсвэл энэ research хийгээд одоо энэ бүтээгдэхүүн тийм силикон агуулгдсан байдгүй гэж хайж болно. Эсвэл силиконыг одоо инки олон улсын нэршил нь юу юм те? Нэршлийг хайж олоод тэгээд бас харж болно гэсэн үг. Тэгээд ерөөхдөө бол үнэтэй бүтээгдэхүүн сайн байдаггүй гэж янз бүрийн тийм дискуссион үүсдэг штеп. Тэгэхээр хямдхан бүтээгдэхүүн бас нэг зөвлөдөггүй. Яагаад гэхээр хямдхан бүтээгдэхүүн хийхэд мэдээч хямд төсөв мэдээж тийм өртгөөр бүтээх боломжгүй шүү дээ тий. Тийм учраас бас тэр үнэндээ л таарсан байдаг гэж би боддог. Тэгээд таныг үнэтэй ч юм гэхэд нэг дунд зэргийн окей боломжийн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд тэгээ бас одоо сүүлийн хэдэн жил би органик зүйлс чи айгу хүчээ авч штэ тий. Органик гоо сайхны бүтээгдэхүүн бол ер нь ийм зүйл агуулгахгүй гэдэг нь бол угаасаа ойлгомжтой тийм учраас хэрэглэх байвал энэ хэмжээ гэсэн органик био гэсэн гоо сайхны юмнууд аваад хэрэглэчихэд бас өөрт чинь ч гэсэн окей би зөв хэрэглэж байгаа шүү гэж сэтгэлч амар тий. Яг сэтгэл тийм амар байна. Тэгжил зүгмөр байна. Тэгээд бас хүн бүр мэрэгжлийн биш учраас яг артлаас нь уншаалаа энэ яг зөв юм байна, энэ буруу юм байна гэдэг болохгүй. Тийм учраас нэг тийм л зөвлөгөө өгье гэж бодож байна. Тэгээд одоо 100,000 хэдэн жирхэг юу дэлхий дээр тийм гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны фирма байгаа нь тий. Тэгээд бид нар ч одоо үнээрээ ч юм уу эсвэл гадаа одоо савлгаагаар ч юм өрсөлдөхгүй чанараараа өрсөлддөг болсон. Тийм учраас хүн болгон өөрөө одоо яг research хийгээд одоо яг ямар бүтээгдэхүүн нь илүү сайн байгаа, ямар бүтээгдэхүүн нь илүү сайн орчин найрлагын сайн байгаа гэдгийг бас судлаад үзэж болно. Өөрөө өөрийнхөө арьсанд л төрөх гэж байгаа юм даа сайн төрөхийг бодно шүү дээ. Тийм судалж үзэж болно. Тэгээд яг түрүүн чи нөгөө хэлсэн энэ сайн гэдэл аваад идэг гэ тэгээд энэ гоё юм бэлээ гэдэл бас очиод аваад идэг штэ ерөөхдөө хүмүүс байна. Би тэгдэг үе бас байсан л та. Хаяаж бас тэгдэг идэг. Тийм учраас яг би ямар арьсны онцлогтой бэлээ, энэ бүтээгдэхүүн ямар арьсанд тохирсон бэлээ гэж тэр яг тэгэж бодож ийж тэр тухай судалж ийж тэгээд бүтээгдэхүүнээ авч байгаарэ. Тэгээд жишээ Nivea тус чинь аюу алдартай штэ. Хэдий евро? 1 евро биш ээ. 2 Монгол төлбөр хямдхан зарагддаг. Тэгээд Nivea түрхэхээр чинь
Ингээ арьсан дамирын гоё бөөлгөн арьсан гоё шиг. Тэр чинь юу гэж юм гэхээр дотроо нөгөө гликоны маш өндөр агуулмжтай байна гэсэн үг. Аа. Тэгээд тийм хямдхан тус хэрнээсээ одоо үнний хувьд хямдхан хэрнээсээ арьсанд гоё мэдрэмж өгөөд байна гэдэг маань гликоны өндөр агуулмжтай байгаад байна л гэсэн үг. Нота байна шүү л гэсэн үг тийм. Яагаад хямдхан хэрнээсээ гоё байгаад байгаа вэ? Тэр бодож үзэх хэрэг. Одоо чиний зүгээс хэлэх одоо тий ер нь арьсанд одоо биеинд одоо ингээд сөрөг нөлөө үзүүлэх одоо ямар бодисууд байна тий одоо силикон байна, парабон байна, өшөө нэрлэлчээр чамд тийм бодисууд ардаас нь уншаад одоо fragrance парфюм одоо их хэмжээний парфюм тэр гэвлээ үнэртэй бас хэмжээний тийм орсон бол бас их сайн биш. Аа. Тийм тэгээд нөгөө нэг минерал ойл гэдэг штеп. Аа. Тийм тэр байна. Тэг ер нь гол юмнууд нь л эднэр гол нь силикон. Парабен. Тэг эднэр л байна да ер нь. Тэгээ хамгийн нөгөө нэг өөрхөн арсны онцлог биш. Өөр төрлийн арсны онцлог тохирсон юм хэлээ. Ер нь бол гоо сайхны бүтээгдэхүүн юм хурц биш зөөлөн байх тусмаа сайн бах тий. Зарим хүмүүс нөгөө нэг хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүн одоо хүүхдийн савн шампунь би бол заримдаа өөрөө хүүхдүүдийнхээ хэрэглэждэг байхгүй. Тэр нь одоо аюу гой зөөлхөн санагдаад байдаг. Харин надад бас тийг санагдаад яагаад гэхээр манай охин тоолж байна. Арай нөгөө нэг хүүхдийг бодоод ингээд хор бахтай юм болов уу гэж би боддог байхгүй ингээд. Одоо чи ингээ уншаад артлынх нь нөгөө орцыг уншаад үзээрэй орц найрлага. Тэгвэл том хүнийхтэй нь болохоор бараг 20 30-аад юм байна. Хүүхдийнхтэй болохоор 4 5 юм байгаа. Ааха. Тэгэхээр эднэрийнхэд нөгөө хими баг тэгээ парфюм энтер гэдэг тийм үнэртэй энтер ороогүй илүү тураалаараа гэсэн. За тэгээ хоёулаа арьс арчилгаа руу оръё. Арьсыг ер нь яаж арчилах хэрэгтэй вэ? Арьс арчилгааны талаар баг зэрэг бидэнд хуваалцаач. Арчилгаа болохоор хоёулын энэ дөрөв ярьсан нөгөө нэг хүмүүс өөрсдийнхөө арьсны онцлог тааруулаад гээд. Тэр бол хамгийн чухал нэгдүгээрт гэж хэлмээр байна. Тэгээд хоёрдугаар болохоор нөгөө нэг би бас түрүү ярьсан арьсны онцлогоос гадна арьсны өөрийнх нь одоо арьсны төрлөөс гадна өөрийн хүмүүсийн арьсны онцлог гэж бас байгаад байгаа. Тэр нь болохоор одоо жишээ нь одоо how to stand гэхээр чи ойлгож байгаа зү тийм онцлог. Арьсны одоо төлөв байдал гэх үү тийм. Арьсны төлөв байдал гэх юм уу? Тэр нь бас нэг арьс арчилахад бас хамгийн бас чухал яагаад гэхээр одоо хүмүүсийн арьсны төрлийг нь тогтоочлоо. Тэнгүүд арьсных нь төлөв байдлыг бас тогтооно гэсэн үг. Арьсны төлөв байдалд нь юу орж ийн гэхээр эмзэг. Кефес лабил гэдэг нөгөө нэг юм хүмүүсийн судаснууд нь өргөссөн байдаг штэ. Тийм. Тийм. Тэрэж одоо юу гэж орчуулмаар юм бэ? Судасны өргөсөл нарийсэл юм болов? Судасны өргөсөлтэй ч юм уу тий? Ааха. Өргөсөлтэй юу атропиш буюу юу та хөвшрөлттэй юу та үрчлээтэй юу? Тэ өрсөлттэй үрчлээтэй. Ааха. Тийм гээд янз бүрийн тийм одоо арьсны төлөв байдал байна. Тэрэнд нь тааруулж бас хийх тийм хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд арьсны юу төрлөн болохоор хүмүүсийн ген тэг хүмүүсийн өөрсдийнхөө нээж аваасаа үлдсэн юм байдаг бол арьсны онцлог болохоор амьдралын туршид арчилгаанаас ч юм уу эсвэл цаг агаараас ч юм уу болоод тэр байдлыг төлөв байдал гэдэг байна. Тийм болохоор тэрүүндээ зориулж бас яг зөв арчлах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь эмзэг арьстай хүн бол эмзэг арьсны юм. Тэгээд эмзэг арьсны тослог бол бас тэр хавсарсан арчилгааг нэм гэсэн үг шүү дээ. Эмзэг арьсны хэрнээсээ юм. Эмзэг арьстай хэрнээсээ хур арьстай бол хур арьсны хэрнээсээ бас эмзэг арьсны тайвшруулах юм.
систем хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэгээд гол нь одоо арсны арчилгааг хизээ хийх шаардлагатай. Орой унтахтаа хийх шаардлагатай юу? Тэгвэл бол тусгай одоо 7 хоногт одоо тэдүүдээ маск тавьж гэх юм уу тэгээд чи хэр тогтмол хэр ойрхон хийх шаардлагатай гэдэг юм байхгүй л дээ. Манай одоо сургууль дээр манай сургууль дээр болохоор нөгөө нэг юм сурагчид байдаг. Сурагчид нөгөө нэг хийдэг гэсэн. Яг тэр юмудаа модельүүдийнхаа сурагчид тэгээд тэр модельүүд ихэнхдээ нөгөө манай сургууль чинь 60 70 жил ингээд байсан сургууль болохоор миний хичээл сургууль маань гоо сайхны сургууль тэр тийм болохоор хөгшин хүмүүс хэрдэг. Тэгээд хөгшин хүмүүс чинь болохоор яг тэр дээр үе хараа нэг арьсаа арчилдаггүй. Тэгээд одоо сүүлийн үед гэх юм уу арьс арчилгааны юм хөгжөөд ингээд сүүлийн үеэр сүүлийн үед том болсон манай ээж аав за тэрний өмнө тэрний дараагийнх ч юм уу ингээд залууч тусмаа илүү их арьсаа арчилдаг болоод явцсан гэсэн үг. Тийм болохоор одоо жишээ нь ихэнхдээ хөгшин хүмүүс ирдэг. Тэгээд тэр хүмүүсийн арьсыг ин хараад ингээд ярилцахаар баг 7 хоногт ямар ч арчилгаа хийдэггүй. Сардаа нэг юм 2 сардаа нэг гоо сайханд орчоод тэгэл явагддаг. Тэгээд залуу хүмүүсийг нэрээд ингээд яг тэр юуг нь харахаар залуу хүмүүс нь болохоор илүү их арчилгаа хийдэг. Одоо гэртээ өдөр болгон тэгдэг гэд илүү ингээд өөр байгаад байдаг. Generation-ээс шалтгаалаад яг үе үеэс шалтгаалаад өөр байгаад байдаг. Тэгэнгүүт яг би ингээд тэрнээс ингээд арьсныхан яг төлөв байдлын хавц ууштай арчилдаг. Ерөөс арчилдаг. Заримдаа гоо сайхан ирж явчихдаг хүмүүс гэх. Тэгэнгүүт яг өөрөө дандаа бас гэртээ бас арчилдаг гоо сайхан арчилдаг хүмүүс арьсных нь чанар нь хамаагүй сайн байдаг. Тэгээ ерөөсөө арчилдаггүй хүмүүсийн болохоор илүү их нөхцөл толгойтой илүү их өрчлөгдсөн, илүү их уур арчсан гэдэг арай арьсныхаа чанар нь илүү муу байдаг. Тийм учраас одоо яг арьсыг 7 хоногт хэдүүд арчлах хэрэгтэй, арьсыг ингэх хэрэгтэй гэсэн дүрэн байдаггүй ч гэсэн арьсыг ерөнхийдөө гэртээ зөв сайн арчлах нь бол хамгийн сайн арчилгаа. Одоо гоо сайханд орчиж арьсаа арчилуулснаас гэртээ тогтмол сайн арчилгаа хийх нь илүү үр дүнтэй. Тийм учраас ерөнхийдөө нэг хүний зав энтер болдоггүй учраас 7 хоногт нэг удаа арьсандаа тэжээл өгөх маск тавиад ч юм уу арьсаа гуйжуулаад арьсаа сайн цэвэрлээд хийх хэрэгтэй. Тэгээ бас эмэгтэй хүн өөрийгөө ингэж арчилж явах үедээ стресс нь доошлж идэг гинэ. Ингээд өөрийгөө гоё ингээд энд хүчтэй. Тийм учраас өөрийгөө арчилж тэгээ бас давхар өөрийгөө өөрийнхөө стрессийг буулгаж агаарэ гэж хэлсэн. Тэгээд би бас чи ч гэсэн л бас өөр дөрөө мэдэрдэг байх ингээл нэг баанд басна твтээд ч юм уу нэг өөрийгөө арчлаад хамаг үсрээ. Тэгээд одоо өөрийгөө арчлах нэг гоё мэдрэмж төрсөг штэ. Сэтгэл наач нэг гоё болсон юм шиг. Тэгээд тэрийг чи яг тогтооцсон юм байна. Эмэгтэй хүн ингээд яг өөрийгөө арчлах, ингээд өөрийгөө гоёор мэдрэх тусмаа стресс нь ингээд уурж идэг гэд. Тийм ч их ажилтаа стресстэй олон хүүхэдтэй тэгж байдаг эмэгтэйчүүд маань 7 хоногт нэг юм уу болбол 2 ч юм уу. За болохгүй бол нэг бүр болохгүй 27 хоногт нэг удаа ч юм уу яг өөрийгөө арчилж байгаарай. Эсвэл одоо яхаа мэдгүй байгаа ч юм болохоо та. Дараад ч юм уу маникюр дараад ч юм уу хийж байгаарай. Тэгвэл тэр стресстэй байгаа юм байна. Стресс нь тэр уур бухимдал тиймнээ багч ихсэн арилж идэм байна. Тэгээд эмэгтэйчүүд тэгээ одоо манай сургууль дээр тэр манай юу ирж байгаа эмэгтэйчүүд бас тэгдэг байхгүй. Ингээл орж ирэхдээ арай өөр царайд орж ирнэ одоо. Сайн байна уу? Яхан гадаах стресс одоо өмгөөлж ингээл бүх юмнууд ингээд энэ чи ирсэн байгаа штэ. Тэгэл яг ингээл орж ирэхдээ сайн байна ингээл нэг жоох хөмсгөн юм зангидсан байдалтай. Тэгээд ингээл хаан л өнгөн ингээ эхлээд яг аль арчилгаа энэ төр эхлээл
тэдгээр чинь арьсаа цэвэрлүүлж байгаа, гуйжуулж байгаа. Тэгээд юунуудаа одоо энэ барт, даун барт ингээл үсгээд бүх юмаа гоё хэлбэрт оруулаад тэгээд хүмсэг сормосаа ингэж нөгөө ферб нь болоо будуулж модуулаад юм массаж хийлгэж байгаа, маск хийлгэж байгаа, батнуудаа шахуулж байгаа гэд. Тэгэл яг сүүлд нь ингээл босоод ирэхдээ ингээл нүд мүд нь айгүй гоё болцсон. Тэгэхээр арьсан дээр яг ялангуяа нүүрэн дээр би сонсч байсан нөгөө нэг хамгийн их ажилдаг булчин нүүрэн дээр хамгийн их юм ядаргаа цуглард юм байл л дээ. Тэгээ тэрийг бол би өөрөө яг би дээрээ мэдэрсэн. Би нэгс ингээд ерөөсө гоо сайханд бараг ингээд орохгүй явдаг байж байгаа. Нэг удаа ингээд тийм гуаша болов нэг юм юугаар яадаг. Массажинд орсон чинь бүр ингээд шүүсээ гожуултаа бараг унтаад босоод ирсэн чинь бүр ингээд бүр сэрэгцэн амар гоё болцсон. Тийм болохоор хүний нүүрэнд ингээд айгүй их ингээд уурлах ингээд хүний нөө эмоц болгоноор ингээд нүүрэнд айгүй их юу цугларч идэм шиг санагдсан. Тэгээ яг царай гэж нэрлэдэг баха тий монголоор. Тий. Аа. Яачавэ гэж тэгдэг штэ. Тий. Тэгэл яг ямар хуу стресстэй, ямар ачаалттай байгаа нь ер нь бол нүүрэн дээр харагддаг тий. Тийм болохоор арьсаа арчилж ивэл бас стрессээ давхар бууруулж явах нэ. За тэгээ эрэгтэй хүмүүст бас одоо эрэгтэй хүмүүс нэг арьсаа тоодгүй, нэг гоо сайхнаа нэг тоодгүй. Гэтэ одоо залуучууд одоо бол анхаардаг болсон байгаа шүү дээ тий. Тэгээд бас ажиглаад байхад миний ажигласнаар одоо ингээд зарим эмэгтэй хүмүүс гоо сайхнаа арчилж ингээд арай дэндүүлээд идэм болов гэж бодод идэв. Хитрхийг угаагаад хураашуулаад эсвэл бол нөгөө нэг аль гоё гэсэн бүтээгдэхүүн авч ингээд сэвхгүй байсан арьсаа сэвдүүлээд тий. Эсвэл бол нөгөө нэг тарилах хийлгэж аваачиж байгаад тийхгүй нөгөө нэг арьсаа нэг тэгж бүр экстрем бүр болгоогүй эрэгтэйчүүд нь арай дээр арьстай байгаад байгаа юм шиг санагдаад идэгий. Тэрэн дээр чи юу хэлмээр байна? Эрэгтэйчүүдийн арьс бас яг наадл чи нэг талаасаа бас үнэлдэ. Одоо нөө буруу ашиглахаас болж чинь гарах ч юм уу эсвэл улам хурааш гэх тийм юм байгаа шүү дээ тий. Тий, буруу арчилснаас баг эрэгтэйчүүд шиг арчлахгүй. Усаар угаагаад оройд ингээл нэг савнгаар угаачаад байхад хангалттай. Тэгэл дараас нөгөө нэг тижээлийн тасаад өрчөөд байхад хангалттай юу эсвэл тэгээд яг зав гаруултын маск дүрх гэн л дээ. Гэхдээ ингээл зарим эмэгтэй хүмүүс чинь бүр хитрхи байдаг штэ нөгөө маск тавиал өдөр болгоно тэгэл зарим хүмүүс чинь бүр одоо Монгол гэртээ гарахтаа сармуусны будаг дүрхэл орой заавал будаг тавихаа өмнө маск тавиал тэгээд хараа их юм шиг санагдав шүү. Нөгөө арьсандаа ямар ч ингээ амрах боломж өгөхгүй. Тэгээ ер нь тэгэхээр тийм. Одоо үед ч юм хүмүүс ч илүү байгаль руугаа яваад байна. Тэгээд би бас тэрийг бас зөв гэж боддог. Илүү их байгальтайгаа ойрхон байхыг илүү одоо буруу арчилгаад эсвэл тэр Uber drive нь болсон илүү их арчилсан арьс бол бас одоо жишээ нь 7 хоногт нэг удаа ч юм уу сардаа нэг удаа ч юм уу ингээд заримдаа гоо сайхан дээр очиод ингээд арьсанд нь ингээд арчилгаа хийгээд арьсыг нь арчилаад тэгээд ингээд яг арьсанд нь одоо хиалурон ч юм уу коллаген ч юм уу тэр арьсанд хэрэгтэй байгаа юмнуудыг өгөхөөр заримдаа ингээд арьс яг хавт стат гэж хэлдэг арьс ингээд цадцсан байгаа нь бас харагддаг байхгүй юу? Одоо илүү их юм хүлээж авах боломжгүй болсон. Арьс чинь амьсгалдаг эргэтэн бүр ингээд цангацсан байгаа тий. Цангацсан тэгээд тэр цангацсан тэр эргэтэн чинь өөрийнх нь одоо хэрэгтэй юм өгөөд ахаар бас цадна гэж байдаг. Тэгээд дэндүү өгөөд ахаар цадцсан арьс чинь илүү их бас хүлээж авдаггүй гэсэн. Тэгээд хүлээж авахгүйгээсээ болоод батгашилт ч юм уу эсвэл тиймэрхүү юмнууд үүсдэг гэсэн үг. Эсвэл одоо арьсны барьер гэдэг юм байгаа. Яг тэр арьсных нь өөрийнх нь барьер гэдэг тэрийг илүү их угаах ч юм уу арьсных нь барьерийг алдагдуулаад ахаар хуурашаад тэгээд өрөвснө гэсэн үг. Илүү ингээл дандаа нөгөө нэг арьс чи өөрийнхөө тэрийг балансыг олохгоо барьераа олох гээд хахад ахаад л тэр барьерыг савнд чинь тенсидэ гэсэн юм агуулсан байдаг. Монголоор би юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэр тенсидэ гэдэг одоо ваш метлийн төр дотор байдаг, яг угаалгын натагт төр дотор байдаг одоо угаад агрессив метал гэсэн үг. Тэгээд тэр орсон байгаа учраас илүү их угаагдсан арьсныхаа барьерийг хүмүүс гэмтээж идэг гэсэн үг. Тийм учраас яг
арьсаа хитрхи хуугах, хитрхи их арчлах чинь бас хоёулаа буруу юм байна. Тэм учраас арьсныхаа онцлог болон арьсныхаа төлөв байдалд тааруулаад яг тохирсон арчилгааг хийх хэрэгтэй. Тэгээд түрүүн асуусан яг оройд угаагаад тосоод түрхгээд унтчих хангалттай юм уу гэд. Ерөнхийдөө бол одоо хэвийн нормал арьстай хүмүүсийн бол бас хангалттай биш болно. Хэвийн арьстай хүмүүс чинь нөгөө нэг өөрийнхөө барьерыг одоо усан чинь калк гэдэг юм агуулсан байгаа шүү дээ. Тэр усны калк чинь болохоор яг pH neutral гэдэг арьсны яг тэр 5.1 гэдэг баггүй юу арьсны одоо гисүндэ хавд яг тийм эрүүл арьсны барьер нь 5.5 гэдэг байгаа. Тэгээ ус хүргэх сав өрөх тоолонд арьсны барьер чинь өөрчлөгдчихийдэг. Тэгээд нормал буюу хэвийн арьстай хүмүүс чинь яг тэр эрүүл арьстай хүмүүс чинь барьераа хурдан олчдаг ус ч юм уу сав өргөсний дараа яг өөрийнхөө хэвийн төвшөндөө буцаад очичдаг гэсэн. Харин эмзэг хитрхи хуурай ч юм уу хитрхи туслаг арьстай хүмүүсийнх тэр яг өөрийнхөө буцаад хэвийн одоо болох үйл явц нь илүү удаашралттай. Байдаг. Тийм учраас тийм илүү өндөр шүтгүнг юу гэдэг лээ. Дахиад тижээл өөх дахиад тийг арьсаа бас тэтгэх тийм шаардлага гараад ирж байгаа тийм. Хэрэгтэй байдаг гэсэн үг. Тийм учраас одоо чинь нүрээ бас ч юм уу нүрээ цэвэрлснийхаа дараа гисэгц тоникоор ингээ арчхаар тэр нөгөө нэг арьсны чинь барьер нь хэвэндээ орчихно гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо миний арьс болохоор тослог ингээ заавалчгүй ямар нэгэн тусламж авахгүй л бол бас асуудал үүсчих гээд байдаг. Тийм учраас тоникоор арчсны дараа тосоод өрөх ч юм уу дараагийн арьсчилгааны шүү одоо үр дүнтэй болон арьсны чинь нөгөө өрөвсгээд байгаа юм чинь илүү дараад өгч чинь гэсэн. Тийм. Хуур арьсыг бол хуурайшуулахгүй туслаг арьсыг болохоор тэгэж өрөвсүүлэхгүй тэр нөгөө хоёулаа энэ арьсны нөгөө түгээмэл асуудууд руу оръё. Одоо батгашаал, сэвх, толб одоо байдаг шүү дээ. Арьсан дээр ингээ гарцсан юмнууд нүгчлэлт гэх мэт эднэрийн талаар яаж арчлах хэрэгтэй талаар мэдээлэл өгөөч. Тий арьсны нөхцөлт үүсгэх шалтгаан нь болохоор туслаг арьстай хүмүүсийнх одоо тэр таалг гэж одоо юу гэж орчуулах вэ? Би сайн мэдээ. Таалг гэхээр ойлгох баха. Нөгөө тослогжил. Тий тослогжил. Арьсны их ялгарх тусам нөхцөлт их үүсээд байна гэсэн үг. Тийм учраас нөхцөлт их үүсэх хүмүүс болохоор арьсныхаа тэр тослогжлтыг тэнцвэржүүлэх юу арчилгаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улам одоо нөхцөлт чинь нэг үсчгээрээ сайн харилдаггүй. Тэгээ бас улам томроод яваад байдаг. Тийм учраас бас нөгөө тослог арьстай хүмүүсийг арьсныхаа нөхцөлтээр ингэж тодорхойлжуулдаг. Тийм учраас эсвэл одоо арьсны нөхцөлтийг багасгах маск ч юм уу тий. Цитron acid гэдэг нэг цитроны хүчил ч юм уу тийм юмтай маскнууд арьсны нөхцөлтийг нь тий бас мөсөөр арчих гэж бас ярьдаг. Гэхдээ мөсөөр арчихаар бас нөгөө нэг вений судаснуудыг өргөсгөх тийм яг за. Тийм учраас миний хувьд зөвлөхөд болохоор хэрвээ мөсөөр арчвал ингэж яг мөс ингэж тэрийг юм шууд ингэж контакт хийхгүй юмар ингэж зэргэлж агаад ч юм уу. Тэгээд маскнуудыг сонгож явахдаа нөхцөлтийн эсрэг цитронын ацид агуулсан тиймэрхүү маскнууд сонгож авч болно. Тэгэхээр нөгөө нэг clay mask юу гэвэл надад нэр нь орчихгүй нэ тэр тухайн тослог арьсны нэг маск байт юм а хайлер дээ. Тийм. Тэр тийм маскыг 7 хоногт нэг удаа ч юм уу тавиад хахад тослогчлтын тэнцвэржүүлээд байна гэсэн. Тэгэхээр яг өөртөө тохирсон арчилгаа хийгээд хуурай арьстай хүмүүс болохоор илүү хуурай арьстай хүмүүсийн чинь тэр юу н арьсныхын тослог нь багасаад тэгээ бас нөгөө нэг хидро буюу арьсных нь ус
Юу гэвэл Хүчилшүүлтөө. арсныхаа шигшил Шигшил. байдаг. Тийм учраас тэрийг нөхөх юм өгөөд байна гэсэн. Энэ орчин тэгэхээр тис өөр хоёр ажиллагаа хийгээд ахна шүү дээ. Нэг нь нэг нь болохоор арай чигшлийн нөгөө тослогын хэсэг тийм арчилгаа хийнэ гэсэн үг. Тэгээд холимог арстай хүмүүс болохоор холимог арсны тохиолсон одоо жишээ нь энэ дээрээ болохоор туслаг арсны юм, энэ дээр болохоор хуурай арсны юм хэрэглэгдэж байна гэсэн. Хоёр төрлийн хоёр төрлийн маск тавьж хоёр төрлийн тос энэ төргээд хүмүүст бас тэгэж маскнууд тавьдаг. Сургууль дээр ч юм уу, гоо сайхны институт дээр ч юм уу, холимог арстай хүмүүстийг тохирсон. Und сэвхэр нь яагаад үсээс одоо Монголд сэвхтэй хүмүүс төрсний дараа ч юм уу эсвэл сэвх айгүй эмэгтэйчүүдийн асуудал. Сэвх болохоор бас олон шалтгаанаар үүсдэг юм билэ. Нөгөө гормоноос л тэр төрсний дараа ч юм уу эсвэл нөгөө сарын тэмдэг ирэх үеэр эмэгтэйчүүд сэвхтдэг. Тэр чинь болохоор нөгөө гормоны нөлөөгөөр сэвхтэж чинь гэсэн үг. Тэгээд нарнаас болж бас сэвхтэж болно. Одоо нарнаас болоод нарны төрөхгүй, нарнаас хамгаалахгүй байснаас болоод хорт байнаас болоод нөсөө толб үүсэж чинь гэсэн үг. Тийм учраас нарнаас одоо үүсэж байгаа нөсөө толбоос хамгаалах нь бол маш энгийн. Тэгээ нарны цэсээ байнга төрөхөөр харьцан хамгаалах. Гормоны тэр өөрчлөлтөөс үүсэж байгаа нөсөө толбыг бол гаднаас нь арилгах боломж байхгүй. Энд бол зомош поосн гэж яриад байдаг. Тэр бол нарнаас зөвхөн үүсэж байгаа юу юм байна тийм? Гормоноос хамаагүй. Тийм. Тэгээд тэр чинь бас гормоноос бас байж болно. Ер нь бол байж болно. Хүний биеийн онцлог өөр гэсэн. Тэгээд зомош юм болохоор зүгээр нэр нь тийм болохоос тэр толгойн зөвхөн нарнаас ч үүссэн гэсэн. Шууд утга байхгүй гэсэн. Тэгээд одоо нэг юу гэдэг микродерм операцион гэдэг нэг тийм юм байдаг байхгүй юу? Тийм гэрээ ингээд юу гэдэг вэ гэрээ тийм би ингээд нэрнүүд нөгөө германаар нэрсэрэг мартчихжээ. Юу гинэ? Гэрээ. Төхөөрөмж үү? Тийм төхөөрөмж. Одоо энэ болохоор микродерм операционыг хүүхнүүдэд аюу хэрэгэлдэг. Тэр нь болохоор нэг ийм соруулдаг. Тэгээ энэ жижигхэн элс шиг ийм юм дотроо байдаг. Тэгээд тэр ингээд соруулаад ингээд арьсан дээр ингэж явхад нөгөө нэг тэр жижигхэн тэр ганц klein микро артикл жижигхэн тэр микро юмнууд чинь арьсны дээдлийнх нь хэсгийг ингээд хуулаад авчиж байгаа. Тэр нарнаас үүдэлтэй ч юм уу нөсөө толб ч юм уу тэр нөсөө толбыг бас ингээд бүдгэрүүлчих чинь гэсэн үг. Тэгээ бас нөхцөлтийг нь багасгах чинь гэсэн үг. Тийм учраас хорвиг ч юм уу бас тэгж бүдгэрүүлдэг. Тэгээд сүүлийн үед нөгөө эмэгтэйчүүд аюу их тэрийг хийлгэж байгаа. Тэр болохоор ингээд ерөнхийдөө гуйжуулж байгаа гэсэн үг. Гэхдээ ингээд механик аргаар маш хүчтэй бүдгэрүүлдэг. Тэгээд дараа нь маш сайн бараг 7 хоног нарнаас хамгаалах гэртээ ч байсан нарны доторх хэрэгтэй гэдэг. Тэгээ тийм хүчтэй тэгэж гуйжуулдаг. Тэгээд тэрийг ингээд тавтамжтай орох болгонд одоо арсны ингээд давхархыг гуйжуулаад шинээр арс гаргаж одоо шинээр ийм хүчтэй арсыг гуйжуулаад шинээр ийм гоё өнгөтэй арс гаргаж ирээд тэгээ бас нөсөө тол болон сорив энтрийг бүдгэрүүлнэ гэсэн үг. Тэгээд би нэгийг Монголд хэрэглэхийг мэдгүй байгаалах. Энэ болохоор нэг нөсөө тол болон нөхцөлт янз бүрийн арсны асуудлууд дээр хэрэглэдэг юм билээ. Микродерм операцион. Тэгээд бас маск энэ байдаг. За нөсөлтийг багасгах. Бас тэр чинь бас гуйжуулагч тай тийм орсон маслал гэсэн үг л дээ ерөөдөө арсыг нь гуйжуулаад тэгэж нөсөө төлбөрийг багасгах чинь гэсэн. Янз бүрийн юмнууд байдаг. Тэгээд бас түрүүн хэлчихсэн арсан арчлах дээр арсан 7 хоног гэдэг ч юм уу 2 сар гүйжүүлж авах хэрэгтэй. Тэгвэл
арьс болон ийм төвчлөлт нь бас багасна гэсэн. Тэгээд шинээр ингээд арьсыг нөхөн төлжүүлээд илүү их одоо илүү одоо юу гэдэг нь гоё арьстай болно гэсэн. Тэгээд гуйжуулдаг хүмүүс маань гуйжуулах шаардлагатай арьстай хүмүүс маань нарнаас сайн хамгаалах тус төрөх жах хэрэгтэй. Тэгэхгүй бол илүү их төсөө тоолох үүснэ гэсэн үг. Яг гэвэл арьс төвчсөн арьс доошоо арьсыг авчиж байгаа болохоор илүү арьс чинь нэмгрээд эмзэг болоод байна гэсэн үг. Тийм учраас. Одоо нэг батганы талаар батгачаа янз бүр цагаан батга, хар батга, тэгээ эдэтэй батга, тэгээл зүгээр нэг өөрөө алга болчдөг. Тэр батгануудыг гарахаар шахаад байх нь зөв юм уу? Эсвэл бол яаж юу н арчлах хэрэгтэй юм батгасан тохиолдолд? Ер нь бол шахаж болох батга, шахаж болдоггүй батга гэж байна л да. Тэгээд шахаж болдог батгнууд нь болохоор одоо пүүстэл гэдэг штэ нөгөө ингээд гараад ирсэн харагдаад гатгаач маань толгойн гаргаад хуйцсан юм шиг үү? Тэр чинь айта бол нөгөө эдээгээр дүрсэн байгаа штэ тийм цагаан. Тэгээд тэр нь харагдаад байдгийг бол шахаж болно гэсэн үг. Тэгээд нэг ингээд том байц ирнээсээ ямар ч тийм эдээ энэ төр байхгүй тийм харагдав. Бидний чинь болохоор шахаж болох угаасаа шахаад ч юм гарч ирэхгүй гэсэн үг. Цагаан батга, хар батга энэ төрийг бол шахаж болно. Гэхдээ арьсны нөгөө нэг нөхгийн эхлээд нь одоо нэх өөрөөр нэгвэл нөгөө нэг цагаан батгыг ингэж зүгээр нэг ч юм уу тэгчиж бас шахаж болно. Тэгээд болохоор тэр талаар сайн мэдлэггүй хүмүүс маань шахаад хэрэггүй гэж зөвлөмөр байна. Яагаад гэхээр гинэ буюу ариун цэврийн шаардлага хангасан байх хэрэгтэй. Батгыг шахахын тулд одоо яг тэр нэг удаагийн зөв ч юм уу эсвэл нэг удаагийн малчуур эсвэл нэг удаагийн шахдаг юм тэгээд нэг удаагийн бэлээ гэдэг те гинэ буюу ариун цэврийн шаардлага хангасан тохиолдолд нүгрээ шахаж болно. Тэгээд шахсныхаа дараа бас ариутгах хэрэгтэй. Одоо яг шахсан газраа пунктуэл буюу яг ариутгachж болно. Эсвэл ингээд нөгөө цагаан хар батгуудаа шахсан бол ингээд нэлэхэд ариутгachж болно. Энэ бол бабаштох гэдэг Монгол алкоголтой тийм юмар бас ариутгach болно. Тэгээд тэр эрүүлэх шаардлагыг хангасан үед шахаарай. Тэгэхгүй бол улам өрөвсүүлнэ, улам одоо бактери үржиглийг хангана, улам илүү их батгшил болно. Тэр өөрөө сайн мэдхгүй тийм бол гоо сахч төр очиж чахуулаарай. За бас нэг асуулт одоо энэ сүүлийн үед маш олон тарилгууд байдаг болсон гэж би өөрөө сайн мэдгүй. Гэхдээ чамтай ярилцлага хийхэд судлалаа л да. Одоо нөгөө нэг ботокс гэж юм байна. Тэгээд хүний ихэс тарьдаг гэж юм. Тэгээд тэр янз бүрийн тарилгууд байдаг юм байна арьсны. Тэр тарилгуудын талаар нэг ботокс ч юм болохоор ерөнхийдөө баг мэдгүй байхгүй бах тий. Ботокс ч юм болохоор яг тэр арьсанд яг муу нөлөө гэдэг тэгэхээр яг одоо яг судлаад гаргаад ирсэн юм бол байхгүй. Гэхдээ нөгөө нэг арьсанд үзүүлэх тэр нөлөө нэг 6-аас 8 сар гэж үздэг юм бэлээ. Ботокс тариулсны дараа үр дүн шууд мэддэхгүй нэг 3-аас 8 гэх 3-7 хоногоос эхлүүлээд нөгөө яг ингэж гоё харагдаж эхэлдэг хүчлэн байхгүй болоод тэгээд тэр нь ерөнхийдөө нэг 6-аас 8 сар тэр гоёо барьдаг гэсэн. Тэгээ арчилчдаг. Тийм учраасхэн үеийн тийм одоо гоё харагдах юм байгааг хийлгээд байх боломжтой хийлгээд авах гэсэн хүмүүст нь тэгээд ботокс ч юм болохоор iWise буюу өндөгний цагааны бактериас гаргаж авсан тийм ээлэн юм байгаа. Тэгэхээр хүний өөрийн одоо байгалийн тийм гаралтай гэсэн үг. Тэгээд ботоксыг бас мэрэгжлийн хүн дээр яг сайн тэрийг чаддаг хүн дээр тариулахгүй бол ботоксыг одоо шахах, ботоксыг хаана шахаж болохгүй гэсэн бас байдаг.
Тэгээд тийм миний хувьд болохоор бас дэмжээд байсан ч юм байхгүй, дэмжихгүй байсан ч юм байхгүй. Бидөө төрхөн зургийн л гоё харагдах юм даа гэж боддог. Тэгээ яг тэр хүндээ өөрт нь тэр үедээ гоё байгаа ахиад ингэ гэвэл бас хүний өөрөө сонголт тийм ээ. Тэгээд үйлчлэн болохоор одоо би яг ингэж сайн тайлбарлаж чадахгүй байна. Яг энэ мускул агаад энэ булчингуудын яг булчингууд руу очиод тэр булчингуудыг итгэхгүй болгоод байна гэсэн үг юм шиг байгаа. Тэгээд нөгөө хүчлэн ингээ багасаж харагддаг. Тэгээд ботоксны хажуугаар чи сонсноог үе мэдгүй галерен гэ хилорен соёроо бас шахдаг болсон. Тэр нь болохоор хилорен ч нөгөө хүний хилорен болон коллаген энэ ч юм болохоор хүний өөрийн биед байдаг. Өөрөөсөө ялгардаг зүйл. Өөрийн арсны тийм баггүй юу? Тэгээд тэрийг чинь бас шахдаг болчиход байгаа. Тэр ботоксоос илүү тэрийн талчаад байгаа юм шиг санагдсан сүүлийн үед. Айгу тэрийг шахуулна, хилорен шахуулна гэдэг болсон билээ. Орс морс хүүхнүүд чинь нөгөө нэг айгу юу штэ. Тэгээд тэр хилорен болохоор ерөнхийдөө уруул энэ төр шахах болно. Арай нэг шахсныхаа дараа ботокс нэг 3-7 хоногийн дараагаас үйлчлэг нь харагддаг бол хилорен соёроо буюу галерен шахуулахаар яг тэр дороо юм. Тэгээд янз бүрийн одоо тэр хоёрыг ч хослуулад нүүр, гар гэл үзүү гэдэг янз бүрийн юм руу шахаад бүх төрлийн юм руу шахаад тэгээд юу яадаг одоо жишээ нь ботоксыг уруул руу шахаж болохгүй гэсэн мэл галерен болдог болохоор тэгээд шахаад янз бүрийн зохицлуулаад бас хийдэм шиг байлээ. Тэгээд нах тайл буюу сөрөг талын бол би яг тийм судалж гаргаж ирсэн юм сонсоо. Миний бол ойлгож байгаа хар ухаанаар бол одоо хүн өөрөөсөө ялгаруулах хэрэгтэй юм гаднаас ингээд аваад ахлаар ч одоо нөгөө ялгаруулалт нь багасах юм болов уу гэж хар ухаанаар бол миний хувьд ойлголоо. Яг тэр нөгөө хүн чинь нөгөө нэг хөшрөх тусам тэр галерен, коллаген энэ ялгаралт нь багасч идэм байна л та. Тэгээд тэр багаснасаа болоод нөгөө хүчлээ үүсдэг. Яг дэмжиж өгч байгаа л гэх юм уу. Гэтэ тэр дэмжиж өгч байгаа хугацаа нь бас өгнөхөн гэж угаасаа гаднаас ийм яг натуралаараа биш болохоор угаасаа үргэлжлэх юм байна гэж байхгүй. Тийм болохоор ингээд үйлчлэгийг гараад буцаад төрчлөнд гараад ирдэг гэсэн. Яг хүн хэрвээ яг байнгын тийм гоё харахтыг хүсч ивэл тууштай арьсаа арчлах тууштай одоо ингэж массаж хийх ч юм уу тэ хурцлын эсрэг тийм хэрэг одоо үйлчлэгийн шууд харагдахгүй ч гэсэн юу гэдэг ланг удаан хугацаанд бол тийм өөртөө цаг зав тийм хүчин чармайлт гаргаж байгаа ч гэсэн үр дүн нэрээ илүү юм уу? Удаан байх юм. Одоо хилорен нэвтрүүлэхээр бас нэг урлаг соёлын ч юм уу хурдан тийм хурдан гоё харагдахыг хурдхан нөгөө тайзан дээр гарах гад яарч марч маргааш тоглолтой. Тийм хүмүүс бол тийм л юм байна тий. За одоо бас нэг өөр асуулт руу ойлаарай. Одоо ингээд хүмүүсийн нүүрний харьцаа гэж байдаг шүү дээ. Одоо ингээд хамар, нүүд, уруул гэдэг. Одоо жишээлбэл хөмсгөө засахтаа одоо нүүрний харьцаадаа тохиол засна гэдэг гэж шүү дээ. Одоо сүүлийн үед бол нөө шивүүлдэг болсон байна. Нүүрний харьцаа ямар байвал ер нь зүг байдгийг нүүрний харьцааны талаар. Тийм байд юм билээ. Гэхдээ би нэг тэрнтэй одоо яг тийм нүүр одоо жишээ нь энэ тухнаас биш энэ хөмсгнөөс энэ үсний одоо уг хүртэл тэгээ эндээс хамар хүртэл эндээс им хүртэлгээ бүгдээрээ ижлэхэн харьцаатай байвал зөв харьцаа гэж явт юм билээ. Зөв. Тийм тэгээд хөмсөг засахтаа болохоор бас ингээд юм тавьж байгаа ингэж үзээд одоо энэ хэсэг нь энэ хэсэг нь таарч авах хэрэгтэй энэ хэсэг нь бас ингэ байгаад байдаг тийм. Тиймэрхүү тийм стандарт юмнууд бол байна. Тэгээд яг стандарт юмнууд байдаг ч гэсэн би өөрийнхөө зүгээс ярихад болохоор
яг энэ нь гоё, тэр нь гоё гэж хэлэх бол бас дургу хүн болгон өөр ингэсэн гоо үзэсгэлэнтэй царамтай хүн гэж байдаггүй гэж боддог. Арай одоо сүүлийн үед чинь нөгөө нэг царамтай хүн гэж байхгүй, өвөрмөц төрхтэй хүн байдаг гэж яриад байгаа. Тэг яг үнэ. Тэгээ өвөрмөц төрхтэй хүн гэж байдаг. Тэгээ бас яг хав царайлагч хүмүүс гэж байдаг харвас ой нэстэ хөөрхөн харагдаж байна гэд тийм. Тэгээд яг дүрм журм гэж бол бас байхгүй угаасаа хүн болгон мэдж байгаа стандарт гэсэн юм. Тэгээд энэ стандартанд би тэнцэхгүй байна гэд ингэдэж байна. Би өөртөө голоорой хүн болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй шүү гол нь арьс бүс хумсаа арчлаад яг өөрийнхөө хэлдэг янзын хими юмд оруулахгүй ч юм уу гэдэг чинь бүр мухаа болохгүй илүү арчлаад гоё бол гоё шүү. Миний бодлоор яг өөрсдийнх нь том нүд эсвэл жижиг нүд шанхар хамар гэхээсээ илүү хүний өөрийнх нь үсэн нэрүүл, арсын нэрүүл, хүнсэн нэрүүл байвал тэр эмхтэй гоо үзэсгэлэнтэй харагддаг. Яг зөв. Би гоо сайхан түнээр ингээ өөрөөс нь ингээд үдчихэж байгаа хүмүүст хэлүүлэх үүднээсийн асуултыг тавилаа. Тэгэхгүй бол одоо хүн болгоно л те том нүдтэй, хүн болгоно л өндөр хамартай байвал тэгээд хоорондоо ялгатгаа байгаад аль нь гоё нь мэддэг те. За дараагийн асуулт одоо зөвхөн нүүр биш бас бие вэ? Тий одоо биений арсыг одоо бас яаж хамгаалж явах хэрэгтэй? Гоо сайхан гэхээр бас одоо биений арс бас сарн тий. Гоо сайхан гэхээр ерөөдөө толгооноос хөл хүртэл бүх юм орчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Зөвхөн нүүр биш, гар биш, хөлний хуруу, хөлний хүмүүс бүгдээрээ бас орчиж байгаа гэсэн үг. Хөлний хүмүүс чинь одоо бие гэжсэн гэхдээ бас энийг хэлчихье. Хөлний хүмүүс болон хөлний арчилгаа бас нүүрний арс шиг чухал. Яагаад гэвэл бидний хөл чинь нөгөө нэг энэ амьдралынхаа туршид хамгийн их хачааг үүсчихэд хамгийн их бидний биеийн одоо биднийг бас хүссэн газарт маань хүргэж байгаа хөлөөрөө бүгдээрээ хамгаалт одоо чухал юмнуудаа хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас хөлнөр их хачаал нь хамгийн их байд юм байна. Одоо миний бидний биений орган болон бидний юунуудаас бие тэрхтэнгүүдээс бидний хөл маань тийм учраас эрэгтэйчүүд гэхэлтгүй бүх хүмүүс маань хөлний арс биш хөлний арс гэн андуурчлуулж хөлний одоо гоо сайхан болон хөлний хүмүүс хөлний хуруу гэдэг хөлний бас хэлбэр гэдэг тэднийг анхаарч зөв арчилж хөлөө бас хайрлаж агаарэ. Тэгэхгүй бол нөгөө нэг нөгөө одоо илүүдэл чинтэй хүмүүстэр яг мэдэгддэг байхгүй хөлн бүр хүмс нь өөрчлөгдсөн хөлнийх нь хэлбэр нь өөрчлөгдсөн хуруунууд нь өөрчлөгдсөн гэдэг бид нар чинь өөрчлөгдчихвэл засахад хэцүү яг тэр чигээр үлдчихдэг. Тийм учраас бас илүүдэл чинь буюу жиндээ анхаарал хөлний одоо биений эрүүл байгаас бас одоо мэддэг уушиг ч юм уу эсвэл дөрвч юм асуудалтай байвал бас хумсанд өөрчлөлт ороод ирдэг. Тэгээ биений яг гоо сайхан гэдээ ярихаар целлюлит ятралт гэдэг янз бүрийн юм чинь биен дээр өсдөг штеп. Тэдний чинь бас арилгах, тэдний чинь эсрэг юу яах арчилгаанууд бас зөндөө байна. Хэрвээ хүн хүсвэл тэгээ целлюлитийг багасгах маск байна, тоног төхөөрөмж байна, юм халаалтын юм байна, өөхийг хайлуулах тийм юм байна. Эсвэл язралтыг нь багасгах тэр одоо язралт чинь өнгөн хэсгээр байгаа учраас арилна гэж байхгүй. Гэхдээ багасгах тийм түрүүний ярьсан микродермабразин гэдсэн шүү дээ хүний гадаргуугүй шинээрс гаргаж ирсгээд тэрүүгээр бас биеийг арчилдаг. Тэрүүгээр бас язралт энтрийг арчилт юм билээ. Тэгээд тэгээ ерөөхдөө бол хүн болгоно бие одоо арчилдаг штеп. Тас төрхөх өөр юу гэдэг өөр ямар арчилгаа гэдэг лээ. Бас байнд орж ингээд удаан сууж хөлсөө эсвэл спортоор ингээд хичээлж хөлсөө гаргах бас арсанд баш их. Нүдтэй юм шиг санагдав. Арс болон бас бие тий.
Тийм тэгэхгүй одоо ингээл бид нар чинь ерөөсө хөлс гарах ажил хийхгүй байгаа шүү дээ. Өглөө босоод цай уучаал тэгээд машин цуугаад нэг газар очиж сууж бидний хөлс ерөөсө гарахаа байсан. Тэр нь болохоор одоо байнга суугаа ажилтаа хүмүүс бол ядаж 7 хоног 2 удаа хөлсөө гарах тийм юм зүгээр. Хөлсөө гаргаснараа нөгөө нэг өөрийнхөө биений эцэг итгэжүүлж байгаа амьсгалуулж байгаа амьсгалуулах нь бас нэг хаш амьсгалуулж байгаа тэрнээс гадна нөгөө нэг дархлаагаа сэргээж байгаа гэсэн үг юм уу? Би тэгэж ойлгосон. Тийм дархлаа сэргээ нүксүү онгоох арьсч амьсгалдаг эрхтэн тийм. Арьсыг бүр тэгж тодорхойлт юм лээ хамгийн том амьсгалдаг эрхтэн гээд. Чи би ашиглахаан дээр бол тэгж ярмаар байна тэгээд эмэгтэйчүүд маань тэгэл бие ашиглахаан дээр одоо биений тосыг одоо яаж сонгож авав? Бас одоо нүүрнийхээ арьстай адилхан байх хэрэгтэй юу? Эсвэл өөр байх хэрэгтэй юу? Ер нь бол би нөө нэг биений арьс бол нүүрний арьснаас илүү арчилгаа багтай, илүү асуудалгүй арьс шүү дээ, тий? Тийм учраас хувцас өмсөд ингээд янз бүр юмар хамгаалцдаг болохоор тэгдэг баг, тий? Тэгээ нөгөө будах шунхт өрөхгүй. Тийм магтгүй, тий? Ааха. Тийм учраас бас тэгээд би бол ер нь л органик бүтээгдэхүүн сонгож байгаарэ гэж хэлмээр байна. За органик биш юм аа гэдэг сайн бүтээгдэхүүн. Арчуун багтай, тий? Силикон, тэр минерал уйлгүй тэр бүтээгдэхүүн бага орсон ч юм уу ороогүй ч юм уу тийм сайн болж байгаарэ. Эсвэл кокос уйл ч юм уу тий кокос уйл нөгөө нэг био тэрэгч биендээ төрөх гэж болсон шүү дээ тийм ээ. Тийм нөгөө нэг янз бүрийн ургамлын мандал янз бүрийн ургамлын юунуудаас самрын тосмосноос гаргаж авсан тоснууд янз бүр тий эцэгний тоснууд хүртэл тэгээд ер нь бол арьсыг ер нь натуралаар нь хадгалах боломжтой юу? Ер нь бол натуралаар нь яаж аль болох натурал яаж байлгах? Наа чи их хэцүү асуулт. Арьсыг натуралаар нь хадгалахыг бол би яг өөрийнхөө туршлаганаас авч үзэхэд одоо хүүхдээ арьс айгуу гоё идэг штэ. Тэгээд өсвөр үе болоод жоохон нөгөө гормоны өөрчлөлтөөслөө арьс бас батг гараад ч юм эсвэл өөрчлөлтөө. Тэр үед нь яг зүг арчлах хэрэгтэй. Одоо ээж нар маань үзэж байгаа бол хөвгтүүд, хөвгүүд яг шилжилтийн насны явж байгаа тийм хүүхдүүдийнхээ арьсыг маш сайн анхаараарай. Тэгэхгүй бол нөгөө нэг би өөр дээрээ бодоод үзэхээр яг шилжилтийн наснд юм гараад тэгээ буруу арчлаад бүр их гаргаад явцсан санагддаг байхгүй юу? Тэгэхээр тэд нар маань нөгөө маш буруу арчилдаг, сайн гэсэн болгоныг авдаг. Энийг одоо найз нь зөвлөх ч юм уу, би энийг аваад батга арилсан ч юм уу, энийг аваад арьс гоёлцсон гэд тэгээд тийм арьсандаа тохироогүй илүү хүчтэй эсвэл арьсны онцлог таараагүй буруу юм хэрэглээд идэг. Тийм учраас өөрсдөө тэр мэдгүй юм чи ээжүүд маань маш сайн анхаарч мэрэгжлийн хүнээр очиж зөвлөгөө авч тэгээд хилжилтийн нэстэн дээр явж байгаа ч гэсэн хүүхдийн л арьс юм чинь илүү тийм одоо натурал юм хэрэглэх тийм хүчтэй юм бити хэрэглэрэй гэж зөвлөмөр байна. Хүчтэй юм хэрэглэх тусам нөгөө арьс маань жирийн одоо бүтцтэй юм хүлээж авах юу нь багасаад идэг гэсэн үг. Чадвар нь багасдаг. Илүү тийм хүчтэй юм хийгээд идэг. Тийм учраас анхнаас нь химийн найрлаггүй хүч багтай аль болох одоо органик тийм зүйлээр болж өгвөл тэгээ бүр үнэхээр одоо өрөвсөд акне энтер болоогүй бол тэрхэн үед нь тэгээд хөрхөн болгочиж болно гэсэн үг байхгүй юу? Хүүхдүүд маань хэрвээ залуу хүүхдүүд маань үзчихвэл арьсаа сайн хамгаалаарай, нарнаас хамгаалаарай, нарны төсөө сонгохдоо бас зөв сонгоорой. Тэгээд эрт бас янз бүрийн юм хэрэглэх, будах, эсвэл юу гэдэг чинь гой харагдах гэж тэгэж битгий яараарай. Яг та нарыг өөрсдөө чи арьс, өөрсдөө чи гой сайхан гоё шүү. Фаундейшн чинь одоо юу гэдэг чи арьсыг хамгаалах бол арьсыг гоё харагдуулах. Тэгээ яг гоё арьстай хүмүүст маань одоо гоё арьстай тэр хүүхдээ арьстай хүмүүст маань тийм хэрэггүй болов гэж боддог. Тэгээ одоо чи яваад ирээд
цаанаасаа л угаасаа тэгэл будахгүй болохоо болоод болоод ирэн тэр үед нь будаарай. Тэрвээ гоё ярьсан илүү одоо хамгаалах талаас нь, арчлах талаас нь илүү органик зүйл хэрэглэх талаас нь анхаараарай гэж хэлмээрээ залуу хүмүүстээ. Өөрсдөө гараа. Маш гоё зөвлөх байна. За бас нэг асуулт одоо хүн болгоно л хөвшрөөд өвчлөөддөг тийм үү? Ер нь өвчлөлийг урьдчилан сэргийлэх эсвэл бол багасгах тийм боломж байдаг юм уу? Бага. Өвчлөөнөөс урьдчилан сэргийлэх юм нь болохоор нарнаас ерөөсөө хамгаалж явах хэрэгтэй гэсэн үг. Нарны одоо хортой туяа чинь өсөө толгой үүсгэхээс гадна бас өвчлөлөө үүсгэж идэг. Бас өвчлөлөө сэргийлэх хоёрдугаар дахь юм нь болохоор арсыг маш сайн чиглэх байлгах. Арсыг хураашуулах тусам хэлэх хэрэгтэй байгаа. За хоёр дахь арга нь арс. Хоёр дахь арга нь болохоор арсаа сайн одоо чигтэй байлгаж арсаа хураашуулах байх хэрэгтэй. Арс хураашхаар ийм жижигхэн хэлхсэн өвчлөлөө суудаг. Тэгээд улам ингээд тэрэндээ анхаарахгүй, тэрийгэ чигшүүлэхгүй яваад байвал тэр хэлхсэн өвчлөлөө маань илүү хүн өвчлөлөө болоод болчихдог. Тийм учраас гаднаасаа маш сайн чигшүүл, дотроосоо сайн сууж, арсанд хэрэгтэй юмнуудыг бас өөж, идэж, арсанд одоо хэрэгтэй юм гээл тэгвэл зөндөө байна тий. Ус байна, авокадо ч юм уу, хүний биед хэрэгтэй, тэр витаминууд авч явах хэрэгтэй. Гаднаасаа сайн бүтээгдэхүүнээр чигшил өгч явах хэрэгтэй. Тэгвэл ерөнхийдөө өвчлөлөө идэх нь одоо юу гэдэг бага, өвшрөлт нь арай бага явагдана гэсэн үг. Өвчлөлөө бол угаасаа байгалийн юм. Битгий одоо өвшөрч гэж муухай хэлэх чинь өвчлөлөө сууж байгаа бол тэгээд сэтгэлээр унаараа эмэгтэйчүүд маань энэ бол угаасаа байгалийн үзэгдэл. Тэгээд өөрийнхөө биеийг тухайн насандаа гоё явж явах нь л тухайн хүний гоо сайхан тэрнээс хөшин ч юм уу өвчлөөдөө болоод муухай болчихно гэсэн үг байхгүй. Тийм. 18 настай яаж харагдах биш 50 настай яаж харагдах чинь тухайн хүний гоо сайхан гэж би хаана тэрийг би бас үнэн гэж бодож байна. Тэгээд өөрсдөө гоо сайхныг арчлах, өөрийгөө гоёор авч явах тухайн хүний өөрийнх нь чадвар бас гоо сайхан тэгэл одоо нэг 50-тай 60-тай эсвэл 70-тай ч юм уу имэнэр ихснэр гоё харагддаг штеп. Тухайн нэг гоё өөрийнхөө бие гоё ирчил тэгээд гоо сайхан юм да. Яг зөв. За энийг ийм хоёр асуулт яваад байна. Нэг нь арьсаа тослогжуулах, нэг нь арьсаа чийгшүүлэх гэдэг шүү дээ. Ер нь арьсаа яаж чийгшүүлэх нь тослохыг бол ингээд тос түрхээд авчиж болдог баг тий. Арьсаа чийгшүүлэх нь болохоор одоо нөгөө нэг фойхтигхайт ас чийгшүүлэх бүтцтэй тийм бүтээгдэхүүнийг сонгох гэсэн үг л тий. Одоо арсыг одоо фет буюу тослогжуулах хур арсанд тослогдох тийм нэг тослогжуулах тийм фет өөр байна. Арсыг чийгшүүлэх буюу хидро гэдэг бас нэг өөр юм. Тэрэнд нь одоо жишээлбэл серум орох уу? Серум орно. Тэгэхээр серум ч болохоор нөгөө нэг юу байхгүй юу? Серум ч дотроо янз бүр байгаа шүү дээ. Витамин серум, эсвэл хөгшрөлтийн серум ч юм уу тий? Одоо хөгшин серум, эсвэл чигшил өгөх серум гэдэг янз бүрийн серумуд байна гэсэн. Серум болохоор ялгаан болохоор нөгөө нэг концентрат буюу юу нь одоо жишээ нь тоснд хамгийн их хэмжээгээр устай гэхлээд нь уснаас болохгүй юу. Тэгээ концентрат ч юм болохоор тосны одоо ус нь их байгаа. Тэгээ бусад нөгөө найрлагууд нь ороод явчихж байгаа. Серумд болохоор ус нь арай бага тэр нөгөө нэг найрлага нь их байгаад байна гэсэн үг. Тийм учраас одоо концентрацион болсон илүү их одоо найрлага нь илүү их. Тийм учраас нэр нөгөө жижигхэн савтай байдаг. Бас нүрэн түрхэгдэхтэй ч гэсэн түрхэгддэг. Тэр серум чинь бусад тос болон бусад бүтээгдэхүүнээс ялгарах юм байна. Илүү их найрлага нь илүү их одоо тэр хүний нүүрэн түрхэх одоо
ингээ монголоор тайлбарлаж нүүрэн тижэл өгөх юу нэ хувь нь их гэсэн үг юм байна тий. Тижэл өгөх тэр найрлах нь илүү их хүчтэй одоо хэмжээгээр байгаа юм уу? Хэмжээгээр байгаа гэсэн үг. Тэгээд яг серум гэхээр тэр олон төрөл байгаа. Тэгээд одоо серум нөгөө хэрэглэж бас болдог нэг юу гэдгүүлээ. Нөгөө 7 хоногийн курс ч юм уу тий тэгж бас хэрэглэж болно гэсэн үг байхгүй серум чинь хүчтэй болохоор 7 хоногийн серум хэрэглэж ч юм уу. Курсээ бас явж болно. Эсвэл жирийн серумыг бас өдрө алга хэрэглээд явчих болно гэсэн үг. Тэр нөгөө нэг цагаан хар батхан дээр цагаан батга хуурайшилтаас хар батга одоо нөхцөлтөөс ч юм уу гэж ялгаад байдаг шүү дээ. Тэр үнэн үү? Цагаан батга ер нь хуурайшилтаас болж байна. Тийм болно. Цагаан батга хуурайшилтаас болно. Хар батга бас тусал тэр нөгөө нэг тослон ихтэй. Арсны тэгээд тэр хүчил таал гэж тэр арснаас ялгарч байгаа тус чинь дүүрээд байна гэсэн үг байхгүй юу? Тэрийг амьд цэвэрлж авахгүй болохоор л тэнд бүглэрэл үүсээд байна гэсэн үг юм байна тий. Тэгээ бас нөгөө нэг буруу арчлааслаад улам тэр нь дүүрээд байна гэсэн үг байхгүй юу? Улам дүүрээд нөгөө гарах юм тустай юм ч гарахгүй улам бүглэрүүд улам хүчлэлт нь ихсээд байна гэсэн үг. Тэгээд цагаан батхан болохоор тэр чинь нөгөө арсны доор ингээ гарч ирэхгүй заавал нээжж гарч ирдэг штеп. Бид нар ер нь хуурай хүмүүс дээр илүү их байдаг туслаг хүмүүсээс илүү. Тэгээ бас гормоны бас өөрчлөлтөөс бас болж бас үүсч болно. За бас нэг одоо нэг хүн болгон ер нь бас ихэнх нь мэдгэл ах. Гэхдээ мэдхгүй хүмүүс зориулаад одоо нэг нарны хамгаалтын тосын 15 30 50 гэдгийг тайлбарлаад өгөөч. Тэр нь ямар утгатай? 15 гэхээр жишээ нь 15 30 50 20 янз бүр гэдэг штеп. Хугацааг харуулад байгаа гэсэн үг байхгүй юу? Хамгаалт нарнаас хамгаалах аль нь илүү 15 гэхээр би яг тэр хугацаагаас тухайн жишээ 1 цаг ч юм уу тий 2 цаг 120 гэхэд 20 гэвэл илүү хугацаа нэмэгдээ явчихна гэсэн үг. Тэрийг нөгөө нэг зарим хүмүүс би яагаад хэлүүлсэн гэхээр зарим хүмүүс болохоор нөгөө нарнаас хамгаалах бүрхөвч гэж ойлгоод юм шиг байна. 50-тагийн дүрхчгээр ингээл өдөржингөө байршдаг ч юм уу гэж ойлгоод. Тэр нь тийм бүрхөвч шин хугацаа гэдгийг хэлүүлэх гээд. За тэрэн дээр тийм байна. За миний сүүлийн асуулт чиний зүгээс одоо гэрийн нөхцөлд тавьчих болох тийм маскны жор байвал болцоож үр дүнтэй. Гэрийн нөхцөл тавих бол зөндөө маскны жор байдаг. Одоо хамгийн хэрэглэгддэг бол үр дүнтэй нь болохоор нөгөө нэг кварк, йогурт тий. Тэгээд хоник буюу зүгийн балцтай тэгээд цитронтэй, лимонтэй гурил бас байж болно. Янз бүрийн маскнууд өөрөө зохиогоод бас тавьчих болно. Баяр хамаараад арсныхаа онцлогоос жишээ нь хүчилттэй арьстай хүмүүс болохоор ерөнхийдөө юу лимонтэй маск, лимон, зүгийн бал холиод ч юм уу тий йогурт ч тавьж одоо зүгийн балтай зүгийн бал гэнэ андуурч байна. Лимонтой маскыг бас бусад нөгөө арсыг тавьжруулах йогурт эсвэл зүгийн бал ч юм уу арчлах холиод нүрэн дээрээ тавьчих болно. Яагаад гэвэл зүгээр нөгөө лимон ч юм таталцах юм сойр юм тай учраас арсыг хаад нөхийг бас багасгах тийм үйлчлэг үзүүлнэ гэсэн үг. Хуурай арстай хүмүүс болохоор одоо зүгийн бал өөрч одоо юу гэдэг йогурт гэж чигшил өгөх өндөх ч юм уу бас холиод 10-15 минутын угаан араас нь арчилгаагаа хийгээд за жоохон батгашилттай өрөвсөлттэй хүмүүс болохоор ер нь зүгийн балтай маск тавиад байвал зүгээр. Тэгээ нөгөө био натурал сайн зүгийн бал хэрэгтэй. Зүгийн бал чинь энцэн дүнс хэмээн буюу өрөвслийн эсрэг тэмүүлжлэхтэй. Зүгийн балтай маск бол ер нь үр дүнтэй байдаг. Бас хүчлэлт бас багасна.
Дахиад хэлээ саяны хэсэг дуу наалга болчихлоо. Хүчилттэй хүмүүст маань бас ногоон цайтай маск За. дүнтэй. Тэгээд алоэ вера энэ гэртээ тэнд тарьдаг хүмүүс бол бас алоэ верагаар маск тавьж болно, өгөрцөөгөөр тавьж болно. Ер нь зөндөө л юм байна. Тэгээ бас буруу маск тавьжвал бас аллерги реакшн өгнө. Тэрийг би бас нэг найзаасаа сонсч байсан нөгөө өгөрцөө сайн гээд өгөрцөө хэрчээд аваачаад нүдэн дээрээ тавьж хонуулаад тэгсэн чинь нөгөөх нь харшил өгөөд уулаацсан нэг охин би бас мэдх юм байна. Тийм болохоор ямиг бас дэмжүүлж болох. Ааха. Куркумагийн чинь юу гэдэг вүлээ? Монголоор куркума гэдгээр нь бол мэдэх бах тий. Мэднэ. Ааха. Куркума чинь бас арьсанд сайн юм сайн гэдэг штеп. Тэгээ би куркумагаар маск тавьсан чинь бас улаагаад реакшн өгөө. Тэгэхээр тохирдог юм тохирохгүй юм гэж бас байгаад байна. Ааха. Яс нэг ингэж нэг үсэнд ингээд хагтаад байвал ингээд сонгон сайн ингээд сонгонд өргсөн чинь үснээс өндөр нь гарахгүй. Оо тийм үү. Гардгүй юм байлээ. Тэр ингээд нэг би том ширхтэн жоохон өргсөн зөвхөн шүүсийн дөрөх. Тэгээд нэг сонгоны бас нэг үнрийг дарах юм биш. Тийм юмтай бас цуг хийвэл зүгээр санагдсан тийм. Үндрийн дардаг бас нэг юм биш тийм. Одоо лимон ч юм уу ямар нэг юм тийм. Тийм юмтай хольж дөрхүүл бас зүгээр юм шиг байлаа. Чамд өгч зөвлөгөө байна уу хүмүүстээ зориулаад? Миний зүгээс бол би нүрээ одоо ерөөсөө бити их будаарай л гэж эмэгтэйчүүдтэй зөвлөмөр байна. Тэгээ шаардлага байхгүй болвол тий. Одоо ингээд телевизийн өмнө олон нийтийн өмнө тийм ажил хийдгүү болвол энгийн офстой байдаг зүгээр ингээд явдаг болвол нүрээ бити болж игэл бити будаарай хамгаалалт хийгээл явчихаарай. Хэрвээ та нүрээ будсан тохиолдолд орой цэвэрлэхээс өөр шаардлагагүй шүү дээ. Тийм учраас та ингээд арьсаа байн л ингээд эмзэгшүүлээд байна л гэсэн үг. Тэгээд би бол будхай байснаас хойш миний арьсны байдал бол сайжирсан бас тэр нөгөө нэг дэсвэртэй байдал гэх юм уу тий. Арай дээшсэн гэж юу нь бол би өөрөө туршлагаасаа үзэж байгаа. Тийм учраас одоо хаяа нэг гарах үедээ тий будс чинь хаяа нэг явах үедээ бол будсчих болно шүү дээ тий. Болж игэл будгийг баг хэрэглээрэй л гэж. Арьсаа будсан будаагүй ер нь орой болгон цэвэрлэж явах хэрэгтэй. Тийм л дээ. Гэхдээ нөгөө будаг тавьчвал чи илүү их шаардлага гарна шүү дээ. Одоо жишээлбэл хүмүүс чинь ингээд сормоос тавьчихдаг. Тэгэл нүд айрлах будаг. Дахиад ингээд нөгөө тос бүгдийг аавна. Дахиад тэр тосныхаа үлдгэлийг дахиж аавна гэд илүү ингээд олон юм хийх юм шиг санагдаад. Ихгүй зүгээр ингээд байгаа арьс чи эрэгтэй хүн шиг л яг арчилгаа хийчихвэл тэр ингээд хангалттай болчихж байгаа байхгүй. Ихгүй одоо эмэгтэйчүүд бид нэрс ингээд арьсан дээр дахиад нэг давхарга үүсгэчээд нөгөөдгөө цэвэрлэх гэж бас цаг зав гаргана. Дахиад нөгөөдхнийхөө асуудлыг шийдэх гэж бас хүчин чармайлт гаргана. За маш их баярлалаа. Өнөөдрийн маань ярилцлаганд оролцож миний урилгыг хүлээн авч цаг заваа зарцуулж өөрийнхөө үнэтэй зөвлөгөө өгөхөнд маш их баярлалаа. Тэгээ хэрэгтэй хүмүүст нь хүрэх болов уу гэж найдаж байна. Тэгээд өшөө асуултууд байвал доор бичээрэй. Тэгвэл би ичгээгээсээ дахиж асуугаад та бүхэнд хариулж болох боломжтой байх гэж бодож байна. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд Монголын маань нөхцгүүчүүд маш үзэсгэлэнтэй шүү. Өөр ингэсэн үзэсгэлэнтэй. Тэгээд үргэлж инээмсэглэж байгаарай. Инээмсэгэл гэдэг бол хамгийн сайхан гоо үзэсгэлэн гэж би боддог. Ямар ч будагтай, ямар ч будаггүй нүүрэн дээр инээмсэгэл бол хамгийн гоё чимэг гэж боддог. За тэгээ үргэлж инээмсэглэж байгаарай. За дараагийн дугаар баяртай. Намайг